Сонгуульд өгсөн их амлалтууд оволзож байна. Уг нь бол хуулиараа хориотой. Гэвч том дарга нар санаатай санамсаргүйгээр хууль зөрчин амлалт урлуулсаар л. Арчил намын эрхэм дарга Монгол улсын хурлын дарга ноён Зандаагүйгийн гол хууль зөрчигчдийг хошуучлан халдсан цагаан хойно аваарэ гэдэг шиг юугээд амлалцхий доо гэсээр сууж байх шиг. 26 жил биднийг болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Одоо нэг болгоод өгөөч ээ. Бид дараагийнхаа 76 мянган айлыг орон сууцнд оруулмаар байна. Уг нэг сайхан амлалт. Хүн бүрийг л орон суустай болгочихъя гэд амлаатгал юм бол сонгогч түмэн ардчилсан намын бүх нүглийг уучилж ярс хийтэл бүх нийтээрээ гар өргөө сонгочих юм шиг бодоод байгаа юм. Харамсалтай нь бодит байдал амлалт хоёр төсгөндлөн зөрөөд байдгийг бид мэдгтэйгээ болчихжээ. Тэгвэл энэ онд эхлээд орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ даваад эхэлж гисэн ийм дүр зураг харагдаж байна. 2015 онд ямар дүр зураг харагдаж байна гэхээр 2015 онд иргэдийн зүгээс нийтдээ 20,414 орон сууцыг худалдаа авах сонирхолтой байгаа бол барилгын компаниуд 27,435 орон сууцыг иргэдэд борлуулах ийм сонирхолтой байгаа. Эндээс харахад арчил намын дарга алтан гурвалдаа мэт донгодож байвч ард түмэн тэр олон мянган байрыг нь худалдан авч чадах уу буюу гэдэг нь харин асуудал юм. 8% зээлийг 5% болгоолооч 5%-ийг нь бүр тэглээд ор тас хүүгөө болгоолооч гэсэн тэр өндөр үнэтэй байруудыг нь худалдаад авчих мөнгө төгрөг хаан байна вэ? Хоногийн хоолоо яа гэж байхад чинь эндээшээ улмалд ордно. Амлаж болно. Ард түмэн чинь харин бодит байдлыг ойлгохтойгоо болсон байх шүү.